би Impact Story гэдгээр нь 116 студ гэдээ орж ирж байгаа to go гэд. Тэгээд энэний араас интервью явуулна, ярилцлага. Тэгээд Rachel гэдэг нь их байхгүй. Энэ хүн нь Chick-fil-A гэд Америкийн одоо хамгийн өсөлттэй байгаа түргэн хоолны газар байгаа. Маш алдартай энэ бүх залуучууд мэднэ тэрний захирал нь. Тэгээд Sacramento хотод байдаг хоёр салбарын бас захирал нь ирж байгаа. Дээрэс нь бас энэ хотод нийтээ 5 ширхэг McDonald's-ын салбар эзэмшдэг захирал ирж байгаа. Бүр том тэр бөмбөн хүн ирж байгаа. Тэгээд энэ бүх хүмүүсийн өмнө гарна да. Хамгийн гол нь болрох байх намайг ийм том хөрөнгөтэй хүмүүс ирж яхад тайзан дээр тэр хүмүүсийн өмнө өөрийнхөө түүхийг ярих, юу зорж байгаагаа ярих. Тэгээд ямар төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээд тэрийг хуваалцах боломж олгосон. Би яг маргааш юу болохыг сайн мэдэхгүй байна. Ямар зүйл болж бурхан ямар ажлыг хийх би мэдэхгүй. Гэхдээ надад ганцхан байгаа зүйл нь итгэл. Тэгээд ямар ч үс энэ хүртэл яваад ирсэн. Тэгээд цааш тажигсан хийсээр байх болно. Хамгийн гол нь энэ дээр байгаа тэр Rachel гэх хүн байгаа шүү дээ. Жилийн орлого нь хийдгээч 6 тэрбум доллар. 6 тэрбум. Ойлгож байна уу? Монгол улсын бараг төсөн өсвөс өндөр маш 6 тэрбум үед ч монголоор 1.6 найт байж байгаа тэрбум доллар штэ. Oh my god. Sacramento дээр сэрэг өнөдөр гарна да. Технийх нь юу ихээр өнөдөр fundraising dinnerтэй. Тэгээд маш том тэрбумтон тэгээд долларын тэрбумтон долларын саятангууд ирж байгаа. Тэгээд ямар ч үсэн impact story буюу одоо нөлөө үзүүлсэн түүхээр яг 116 гэдэг баг энэ студ биш баг энэ хөдөлгөөний юу зорж байгаа, юу харж байгаа, ямар амжилт үзүүлсэн талаар ярьж хуваалцсан. Тэгээд юу болохыг харъя, ямар хүмүүстэй харилцаа тогтоохыг харъя. Гол нь тэр хүмүүсээс зөвхөн мөнгө авах гэж хараад байгаа ерөөсөө бол биш. Тэр хүмүүсээс mentoring, wisdom, knowledge, магадгүй connections юу ч байж авч бол нэг юм нь fund босгоно гэдгийг амар олон хүмүүс маш өөрөөр ойлгодог гэж би сонсч байсан. Юу ихээр хүнээс мөнгө гуйх гэж ойлгодог. Үгүй энэ бол яг өөрийнхөө мөрөөдлийг хамтдаа босголцоход урьж байгаа зүйл. Өөрийнхөө мөрөөдлийг хуваалцаад хамтдаа босголцоход урьж ийн гэсэн ойлголт. Тэгээд Монголд бол яг энэ fund босгоно гэдэг ойлголт бол цоо шин. Одоо жишээ миний мэдхийн лантун дохио гэдэг байгууллага бол маш амжилттай яг хүмүүсээс тэгж мөнгө босгож ирсэн. Тэгэхээр яг өнөөдөр юу болохыг харъя да. Ямар ч гэсэн гонж өмссөн байна. Энэний төлөө заяа битэр айгуу удаан бэлтжсэн та нар санаж байгаа. Тэгээд хойно одоо ер нь бүх юм бэлэн болж байна. Тэгээд бид нэр гараад явна. Тэгээд хэрхэн иймэрхүү ивентүүдийг зохион байгуулдаг, ард нь юу болдог, ямар үр дүн гардаг бүгд хамтдаа үзцгээе. Яг тэгэхээр бид нар локейшн дээр ирсэн байна. Тэгээд энэ газар болохоор айгүй цэвэрхэн, ер нь бол 20 м зохион байгуулагддаг газар. Тэгээд саяны миксэн дээрээс харсан бах. Ийм айгүй тайван газар байгаа. Та нар төсөөлдөө хэрвээ Монголд тэр бомбнуудыг авчираад ивент хийгээвэл ямар их гэрэл мэрэлтэй амар юм чанин байх бол ерөөсө гол нь тэрэндээ биш, гол нь агуулганд. Би өөрөө Монголд бас айгүй олон ивентүүд дээр зохион байгуулж байсан. Асар их мөнгийг зүгээр л чимэглэлтэд зарцуулдаг. Зүгээр л тэр газрынхаа түрээс тэр газараа тасархаа байлгана гэлтэй. Яг үндэ хартаа хаана байх нь чухал биш. Юу өгж байгаа нь чухал. Юу авч байгаа нь тэр солилцоон чухал болохоос юусэн. Тэр байр нь амар чухал биш байгаа байхгүй. Тэг бид нар энэ сэтгэлгээнд аягүй сан суралцах хэрэгтэй миний бодлоор. Яг боловх бах энэ байгууллага маань эндээс хөрөнгө босгоод юу гэдэг вэ гэхээр Монголд маш олон төслүүдээр ажилладаг байгаа. Дандаа хүүхэд залуучууд руу чиглэсэн, Монголын итгэгч залуус руу чиглэсэн. Тэгээд ер нь бол яг байгууллагын нэрийнх нь утгаас нь харахад л яг ямар чиглэлээр угаасаа үйл ажиллагаа хийж байгаа айгүй тодорхой. Тэгээд ер нь цаашдаа миний зорж байгаа зүйл залуучуудыг empower хийх, inspire хийх, motivate хийх, энэ бүх хараатайг нийлж байгаа учраас тэгээд боловх бахтай ингэж нийлж ажилладаг да. За таны сэтгэл хэрэг нь? Сэтгэл өндөр байгаа. За юуны орд бидний явд бол үнэхээр ийм олон дэтгэж амирхцууд Монгол залуучуудын төлөө сэтгэл тавьж байгаа. Монгол залуучууд бид нар Монголд үүсэж байгаа учраас Монгол хэрэгцээтэй байгаа залуучуудын хэрэгцээг өнөөдөр бас ийм платформаар дамжиж бас хүмүүсийг танилцуулж бараг 120 илүү зочин ирж байгаа. Манай хотын дарга бас ирж байгаа. Маш олон бизнес энтерпрайз хүмүүс ирж байгаа. Тэгээд энэ үйлдвэрийг бас дамжуулахаар дамжуулдаг бас Монгол эх орондоо монголчууд байгаа газар онцгой залуучууд дээр бид нэр
Сүнхээр бурхны алдрыг харуулж бас зөв юм хиймээр байгаа. Тэгэхээр бидний бичлэгийн утсанд баярлалаа. She's been my friend for the last 10 years. I lived in, Brian mentioned I lived in Shanghai, China. I worked for, run several operations for US companies back then. За тэгэхээр ивент маань дуусчлаа. 120-30 хүмүүс ирсэн. Монголд үнэхээр гайхамшигтай ажлуудыг хийж байгаа. Монголыгоо өөрчлөхийн төлөө тэнд байгаа лидер хүмүүсийг илүү зөв чиглүүлэхийн төлөө тэднэрт зөв мэдлэг, боломжуудыг олгохын төлөө тэмцэж байгаа Болорхой ах шиг юм хүмүүс байгаад амар их баярлж байна. Тэгээд би ч гэсэн нэг хэсэг нь байгаад Болорхой ах шиг юм хүмүүсээс сурж мэдсэн зүйлээ та нарт Instagram-аар, YouTube-ээр хуваалцаад амьдрахын боломж олдож байгаад айгүй их талархаж байна. Тэгээд маш том хүмүүс энэ чинь та нар одоо харах юм бол тэр Болорхой ахын цаана уулзж байгаа. Зураг авахулж байгаа хүн бол сая хийсэн Chick-fil-A-гийн яг тэр эзэмшдэг гэр бүлийнх нь охин. Тэг өнөөдөр ярьсан зүйлүүдийг би ямар ч үсэн энэчнээс гараад очиод гэртээ очичоод та хэдэд нэг жоохон бас ярьж өгье. Яг тэгэхээр ивент маань дууссан. Сэтгэл бол бүр 150% байна. Яг тэгэхээр ирсэн хүмүүс бүгд аз жаргалтай байгаа. Зөвхөн байгуулсан хүмүүс, оролцсон хүмүүс бүгд сэтгэл хангалуун байгаа. Тэгээд одоо энд Bay Area-д гэдэг Монгол залуучууд маань бид нар дээр цуг ирсэн байгаа. Тэгээд бид нар жоохон гэрлөө ороод hangout хийгээд жоохон юм ярьж суугаад өнөөдрийнхөө хийсэн бүх юмнуудыг дүгнээд нэг тиймэрхүү цаг өнгөрнө. Тэгээд ямар ч бас миний ганц хийж чадах юм бол 6 дэмждэг бүх хүмүүс маш их баярлалаа. Та наргүйгээр бүх зүйл боломжгүй байх байсан. Тэгээд та нарын дарж байгаа лайк, та нарын өгж байгаа views, та нарын support хийж байгаа энэ бүх хандлага, чармайлт бүх зүйлстэй үнэхээр баярлалаа. Бүгдээрээ улам хамтдаа, бүр улам нэгдээд, бүр улам хүчтэйгээр те бүр олон хүмүүст нөлөөлж чадах хэмжээнд бүгдээрээ хүрцгээе. Тэгээд тэрний төлөө би юу хийж чадах вэ гэхээр би толгоогоо илүү сайн цэнгэлж чадна. Тэгээд би тэрийг та бүгдэд хуваалцах чадна. Илүү сайн лидер байхын төлөө хичээнэ би. Тэгээд яа